Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Өвөрхангай аймагт 635 ээж эхийн алдар 1-2 одонгоор ингрэмлэлээ. Тэднээс 1-р зэргийн одонго 110, 2-р зэргийн одонго 525 ээж гарт авсан юм а. Одоо манай том 1-р анги баг нь одоо ой 2 сар хүрч байна. Дунд 2 нь болохоор цэцэрлэг тавьж байгаа баг үлэг. Нэг нь 2-тай, нэг нь 3-тай. Манай 3 чирээс гуруула нэг насны зүрхтэй. Тэрсгэн 3. Хамааны жил 1-р анги 6 настай. Ингээд нэг алдарт олон авж байгаа ээжүүдээ баяр хүргэе. Амьдрал нь сайн сайхан мөрхөн гэсэн өрөөё. Өнөөдөр үнэхээр баяртай гоё өдөр байна. Амьдралдаа би одоо аавна гэж үнэндээ бодож байгаагүй. Нэрээ ханийн сайтай халамжийн дээдүүдтэй учраас л би өнөөдөр алдарт тхийн 2-р одонгоор ингрэмлэлээ. 3 хүү, 1 охинтой. Том хүүгээ би 2011 онд төрүүлжсэн. Бага охин маань одоо 4 сартай ингээд байж байна. Өнөөдөр ихийг алдарт 1-р одонгоод их сайхан байна. Сэтгэл сайхан өндөр байна. Энэ хуулинд өөрчлөлт оруулаад сайхан нөхөн олгоор гэж ийм одон олгож байгаад би их баяртай байна. Маш их баяртай байна. Сайхан байна. Сэтгэл их огшиж байна. Тэгээд үр хүүхдүүдтэй баяртай байна. Тэгээд би Өвөрхангай аймгийн Үлзий цуманд амьдардаг. Тий, малчин хүн байгаа. Би тэ 6 сайхан хүүхд төрүүлж өсгсөн. За, би энэ хууль өөрчлөлтөөс хойш энэ хуулийн юунд багтаад ингээд одон авсандаа баяртай байна. За, тэгээд энэ бүх одоо авж байгаа хүмүүст адилхан бас энэ хороогийн хамгийн сайн сайхныг хүсье. Би 4 хүүхэдтэй. Дөрвөлээ сайхан ажиллаж амьдарч байгаа миний хүүхдүүд. 4 хүүхд өсгөд төрүүлсэн. Сайхан хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байна. За ингээд энэ нутгийнхаа нийт Өвөрхангай ард түмэнд бүгдээрэнд нь хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээ ийм сайхан баяртай мөч тохиосонд баярлж байна. Бүх одонгоо авч байгаа ээжүүдтэй бүгдэнд нь баярын мэнд хүргээд ээжтэй маш их хайртай шүү. Намайг төрүүлсэн зэрэгтэй өсгсөнд маш баярлалтай шүү. Аавчтай хайртай шүү. Би одоо алдарт тхийн 2-р одонгоо авч байгаа. Тий. Тэгээ том охин маань 14-тэй. Тэгээ дундх нь 2-р анги баг нь энэ. Тэгээ нэг охин маань шалгалт хичээлтэй болохоор өнөөдөр ирж амжсангүй. Тий. Тэгээ өнөөдөр ийм их хад жаргалтай байгаад үнэхээр их сэтгэл бардам байна. 13 онд 2 хэрэг анги гаргаж байсан. Тэгээ 18 онд төрж ирсэн. 20 эдтэй би гаргаж ирсэн 2 бантаа. 5 банттай. Тэгээ ганц охинтой. Алдарт тхийн одон авсантай их баярлж байна. Манай хүүхэд хамгийн том хүүхэд одоо 53 хүрж байгаа. Дараагийн 37 хүрж байна. Тэрний дараагийн хүүхэд нь одоо 45 таа. Тэрний дараагийн одоо 42 хүрж байгаа. Хамгийн бага хүүхэд 41 хүрж байгаа. Тэгээд 19 настайдаа анхныхаа хүүхдээ гаргасан. Одоо тэгээд яг хөөрхийн төрсгийн үеийн одоо ерөнхийдөө зарилгаар гэж одоо ийм сайхан юу боломж авсантай баярлж байна. Олон хүүхэд төрүүлж өгсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж алдарт тхийн одонгоор шагнах журмын 2-3-ын 2 дахь хэсэгт их хүсэлт гаргасан бол 1 ба түүнээс дээш настай нас орсон хүүхдийг алдарт тхийн одонгоор шагнах хүүхдийн донд хамруулж болно хэмээн заасан. Энэ хүрээнд Ахмад настай олон ээж одонгоо гардаж байгаагаас хамгийн ахмад нь 10 хэр сумын иргэн Нина 81 настай. Хамгийн залуу нь Төргөс сумын иргэн Жамбалмаа 24 настай байсан юм а.